Харж байгаа юу? Эмэгтэй шил байгаа сте. За сайн байцгаана уу? Залбаатын та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр туул бит хоёр та бүхэнтэйгээ бас нэг сонирхолтой бичлэгээр уулзах гэж байна. За юуны өмнө туул үзэгчтэй хэлэхгүй юу? Сайн байцгаана уу? Залбаагийн ажилтг эмнэлгийн орчуулагч, маркетингийн ажилтан Туул байна. Ямар мэдээ танилцуулах гэж байгаа вэ өнөөдөр? За өнөөдөр Солонгос улсад ажиллаж амьдардаг залбаагийн монгол хэлийг шалганаа. Хүмүүс нэг монгол хэлэндээ ямар муу юм, Монголынхоо одоо үгийн баядаг муу юм гэж аягүй хэрдэг байхгүй. Тэгээ өнөөдөр бид ямар бичлэг хийж байгаа юм бэ гэхээр туул миний монгол хэлийг шалгах болно. Тэгэхээр нэг мэдхгүй зөндөө монгол үгнүүд байдаг шүү дээ. Уг монгол хүмүүс яг Монголд амьдарч байгаа, Монголдоос сурч төгссөн хүмүүст бол аягүй амархан байх бах. Гэтэ зарим хотод амьдардаг хүмүүс мэдхгүй байж магадгүй бас юмнууд байгаад байгаа. Тэгээ туул болохоор монгол хүмүүсийн ашигладгүй, ашигладаг. Тэгсэн мөрчлөө бас сайн мэддэггүй байж магадгүй. Тэр нь гадаадд байгаа монголчууд ялангуяа сүүлийн үеийн жоохон хүүхдүүд мэдхгүй байх. Тэгээ туул надаар 10 үг таалгана. Тэгээд би хэдийг таах нь вэ? Би бас монголчуудын барагтаа ашиглаад идэггүй 10 үгийг нөгөөх нь би мэдхгүй байх үү? Туулаас асууна. Тэгээд бид хоёр хожигдсон нь өдрийн хоол авч өгнө гэж төгссөн байгаа. Тэгээд ажлынхаа завсарлагын цагаар бид хоёр сонирхолтой бичлэг хийх гээд сууж байна. Тэгээд за окей. Тэгвэл туулаас эхлэе. Над бэлцөөгнүүдээ би эхлээд би ингээд 5 уушуу малны талаар асууна. Чи ихлэ 5 уушуу малаа нэрлэлтэй. Би аль дээр нэг бичлэг дээр өхөр өмбүүлнэ гэсэн байлээ. Тэгсэн байсан баха. Бүр өмбүүлнэ гэсэн чинь хүмүүс баха шаалцсан байсан. Харин тийм. Тиймэрхүү юм би мэдэхгүй шүү угаасаа. Аха. Харин тийм. Тиймэрхүү юм хараад би яг ингэж бичсэн байхгүй юу? Хотод байжгаад шууд Солонгост ирсэн болохоор хөдөө гадаа ерөөсөө явчихсан. Тэгэхээр манай монголчууд чинь 5 уушуу малаа морь, тэмээ, өхөр, хонь, ямаа гэчээд тэгээ эн чинь эр малыг нэрлэдэг, эм малыг тэгээд хүүхдтэй гэд ингэж нэрлэх байхгүй юу? За, морины эрийг нь юу гэдэг вэ? Одоо ингэ 5 уушуу малынхаа эрүүдийг нэрлээд яв. Эрүүдийн ээ. Аха. Эр малнуудыг нь. Маш амар хэцүү юм шүү дээ. Азраг. За, эмэгтэйгийн гүү. Тий, эрэгтэйг нь азраг, эмэгтэйг нь за, хүүхдийн тугал. Бишээ тугал энэ юу? Даа. Үгүй тэр чинь нас нь бол явчихна. Эхлээд юу төрдөө гүүнээс? Унаг. Тэгээд унах штий. Аха, унаг тэгээд дараа нь дааг гэдэг тэр чинь нас нь бол явдаг байхгүй. За дараа нь тэмээнийхийг. Эрэгтэй. За инг нь юуны? Эмэгтэй. За эрэгтэйг нь зүгээр тэмээг нь үстэй. Үгүй бас байгаа үг. Тийм үү. Ягаа нөгөө нэг юу яасан яа дөрөө дарсан юу гэдэг лээ? Ингэн тэмээний. За шигээ гэдэг. Бишээ 40 хүрсэн эр дөрөө 40 хүрсэн эр нэг юм зүүр үг гэдэг штэ нөгөө нэг насанд хүрстэй эр хүн бол за мэдхгүй юм байна. Дөрөв ясаа ат гэдэг штэ. Яасаа ат гэдэг үлээ нөгөө тийм мартцсан. Тийм үү. За. Ат шүү заяа эрэхтэй. За хүүхдийн. Ботго. За нэг алдсан гэж үзэх үү яах вэ? За нэг алдсан гэж үзэж шүү дээ. За одоо үхрийг. Үнэ. За оо тийм үү. Үнэ. Үнэ нэмэгтэй наа. Эмэгтэй үнэ юм уу? За 90-ийн төгөл юу сургана гэдэг лээ нөгөө нэг ковбойчууд ийм том эрттэй ийм том үхэр. Аха эрттэй нь бух. Бух юм уу? За хүүхдийн. Тугал. Зөв. За одоо хонь. Хонь бас ир юм гэж. Ир юм гэж байгаа. Хин тань уу? Хараал юм. Мал. Үгүй. Тэнэг, маанаг. Үгүй. Хараал хэлэхдээ ингээ хэрэлттэй хэлдэг үг. Мангар юм уу? Бити яа гэдэг лээ гэхгүй. Үгүй. Хоньны эрттэй. Мангартаа дээ, малтаа дээ. Маанагтаа дээ. Үгүй. Бити яагаад дээ гэж хэрэлддэг дээ хүмүүс одоо бүр. Иш үсгэр гэсэн үү? Үгүй. Гүү. За тэгвэл хүүхдийн. За эмэгтэйг нь зүгээр л эм хонь гэдэг юм билээ. Эм хонь юм. Аха, эм хонь. Ямаа дээр ч гэсэн зүгээр эм ямаа гэчт юм билээ. Харин эрэгтэй дээр нь ямаа дээр хоёулын дээр нь хонь ямаа дээр нэг үг байгаа. Мэдхгүй юм байна. Хуц. Одоо санаж байна уу? Аха, хонь нь хуц. За тэгвэл ямааны эрэгтэй нь солиор. Мэдгүй. Ухна. Ухна юм. Одоо санаж байна уу? Гэтэ ингэ сонсч ирсэн байгаа даа. Аа. Тэгээ ухна. За ямааны хүүхдийн ишиг. За тэгвэл энэ ингээд аюу олон асуулт болчлоо шүү дээ тий. Гэтэ ер нь бол 80% та хариулсан л гэж. Дажгүй хариулсан. Тийм. За туул битээр ээлжлээ явчих. Тэгвэл илүү сонирхолтой байх. Ямар ч туулын асуусан асуултанд би 80% та хариуллаа. Миний асуусан асуултанд туул хэдэн хувьтай хариулах нь бүгдээр харцгаая. Би айгу амархан. Гулдан гэж өгсөн үг. Гулдан. Гулдан. Өөрөөсөө мэдхгүй байгаас тий. Энэ бол ямар нэгэн
аймгийн тийм хөдөөний үг биш гэсэн тий. Монголчуудын хэрэгэлдэг үг. Гулдан тэмдэг нэрлэл юм шиг байна тий. Тэмдэг нэр Одоо жишээлбэл маанаг энтер гэдэг шүү дээ. Одоо нэг ээж тэмдэг нэр. Ааха тэмдэг нэртэй орно. Ямар гулдан энтер бэ гэж ярьдаг болов. Хүн дээр ирэх юм уу? Хүн дээр ирэх юм уу тий? Хөөх би өстө сонсож байгаа юм байна. Бууж өгье. За хэлэх үү. Гулдан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр урууж шаргахтаа амархан итгэл даадгүй хүнийг гулдан хүн гэдэг юм байна. Одоо жишээлбэл би гулдан хүмүүс дахиж хизээч итгэхгүй. Урууж шаргахтаа амархан тийм итгэл даадгүй хүмүүсийг гулдан хүмүүс гэдэг юм байна шүү. Одоо чиний хэл. Үлзий хүү гэж юу вэ? Үлзий хүү? Тий. Хүний нэр шүү дээ. Мэдсэн юм уу? Тий, хүний нэр байдаг. Гэтэ үлзий хүү гэж яг бас юм байдаг байхгүй юу? Нэр үг шүү зүгээр. Нэр үг. Аха, нэр үг. Үлзий хүү. Аха. Үлзийтэй яваа хүү хэлт юм байна. Үгүй ээ. Яг юм бодит тэр чинь болохоор үлзийтэй яваа хүү хэр чинь бас тэмдэг нэрлэг орж байгаа. Яг ингээд байдаг имийг энэ бол үлзий хүү гэж нэрлэдэг. Хин тэхүү. За. Энэнийг арай өөрөөр бас нэрлэдэг заяа. Мануухай гэж нэрлэдэг. Мануухай гэж мэдхүү? Мануухай мэднэ. Нөө юу? Хос аби. Хос аби тийм мануухай. Мануухай гэж үлзий хүү гэдэг байхгүй бас. Би өөр хариулаад өгчихье. Ямар тэнэг вэ? Хин түгий гэснээ үг нь хэлчихье. Мануухай гэсэн үг юм. Тий, үлзий хүү гэж мануухай гэсэн. Амар ч энийг мдээгүй тооцъё. Би алдчихсан юм уу? Тэгсэн. Одоо миний хэлж байгаа. За тэгвэл дараагийн миний туулаас асуух асуулт юу вэ гэхлээр халигя гэж юу гэсэн үг вэ? Халига хүн дээр нэрлэх юм уу? Бас хүнийг илэрхийлж байгаа юм уу? Эсвэл яг халигах цайлгах байхаа та. Халига одоо юм сагсуу цайлгах. Үгүй тэмдэг нэр юм байна. Тэг хүн дээр ярина энэ үгийг. Халига өнгөрөө. За би өөрөө энэ халига гэж утгах. Халигч цайлгсан гэж ярьдаг штэ. Халига гэдэг үг мэдхгүй юм уу? Харин миний хэлсэн биш юм уу? Өнгөрөө. Биш. Халига цайлгаа. Халига. За туул ямар ч мэдхгүй тооцлоо шүү. Тэгэхээр халига гэж юу гэсэн үг вэ гэхлээр нулимс усгүйлгэх гэсэн утгатай. Ер нь нулимс гэдэг үгэн дээр айгүй их ашигладаг. Нулимс цайлгах гэсэн үг юм уу? Зүгээр халига гэдэг нулимс юм байна. Одоо жишээлбэл тэр уйлаад халигаанд бөмбөрч байлаа гэж. Нулимсыг халига гэдэг юм байна. Наач одоо хаанхын үг юм болоо. Энд ч уучлаарай би AI ахаас асуусан шүү. Халига гэдгийг нулимс гэж AI ах надад хэлж өгсөн. Та бүхэн буруу байвал уучлаарай. Миний буруу биш. AI ахын буруу шүү. Тэгээ буруу байвал та бүхэн комментиг засаад бичээд өгөөрэй. За тэгэхээр халига 2-0 шүү. За чиний. За одоо ингээ манайхан ч бас нөгөө сүг айгу олон янзаар нэрлэдэг байхгүй юу? Малаас гарч байгаа сүгэ. Тэмээнээс гарсан сүг юу гэж нэрлэдэг вэ? Тэмээний сүг. Түрүүн тэмээний эмгтэйг нь юу гэсэн? Гүү. Ааха, тэгээ юу гэх вэ? Ингэний сүг. Үгүй. Ингэний гэхээр нэг санаанд орохгүй нөө. Холшоо үгээрээ, холбоо үгээрээ. Ингэний юм гээд. Бууж өгсөн тооцлоо. Бууж өглөө. Ингэний хоормог. Хоормогоо. Сонсчихсан уу? Анх удаа сонсчих. Амар гоё амттай тийм юу гэж. Өвөө гових тэгээд хоормог ууж үзчихсэн. Яаж говийн хэллэг юм шүү. Үгүй хоормог гэж үг байгаа бүр. Яг айраг гэдэгтэй адилхан үг байгаа. Тийм. За гүүнээс гарч байгаа сүг юу гэх вэ? Гүүний сүг. Боловсруулахаараа айраг болчихж байгаа шүү дээ. За. Гүүний юу ууна гэж ярьдаг лээ. A few moments later. Гүүний айраг ууна гэж ярьдаг шүү дээ. Хөдөө очивол совлил мөвлөл дээр нэг уудаг шүү дээ. 5 minutes later. Бүр шалгалт аваад нас. Гүүний саам гэж сонсчихсон уу? Саам. Сонсчихсон юм саам. Сонсчихсон. Гүүний саам. Гүүний саам. Тэгээ өхөрнөөс гарахаараа тэрийг чи юу гэж нэрлэдэг лээ. Бас нэг нэр үг байдаг шүү дээ. Өхөрнөөс үү? Нөгөө нэг саваа бэлтгэхээр юугаа бэлтгэдэг лээ? Саваа бэлтгэхээр сагсаа бэлт. Саваа бэлтгэхээр сайлаа бэлт. Үнэний сайл. Заха өхрийн сайл гэж нэрлэнэ. За дараагийн миний туулаас асуух үг юу вэ гэхлээр гэлгэр гэж юу гэсэн үг вэ? Гэлгэр ээ? Бас хүн дээр ярих юм болов? Хүнийг илэрхийлж байгаа юм уу? Гэлгэр. Тэмдэг нэр. Гэлгэр, гөлгөр, гэлгэр. Гэтэ айгүй сонио үгнүүд байна. Нэрнгээсээ. Гэлгэр. Гэлгэр гэдэг үг ээ. За үзэгчдээ та бүхэн ч гэсэн хамтдаа таагаад явж болно шүү. Гэлгэр гэж юу гэсэн үг вэ? Сэхэд ийм сэхүүн хүн юм болов? Үгүй. Сэхүүн хүн ээ. Тий. Ийм харцтай гүр гэлгэр, гэдгэр гэл нөгөө нэг үгийн үндснээс нь л бодоод яваад байна л да. Гэлгэр гэдэг. Тий. Гэлгэр. За. Гэлгэр гэдэг нь толгор өөгүй гадаргуутай. Гөлгөр гэсэн шүү дээ би. Аялсан юм уу? За таасан. За. Одоо ингээд манайханд чинь хүндтгэлийн үг гэж солонгост ч гэсэн байдаг шүү дээ тий. Одоо жишээлбэл толгойг мори гэдэг мөртлөө ингээ хараалт хэлэхээр тегари гэж явцдаг шүү дээ. Энэ шиг ийм хүндтгэлийн үг тэгээд бас ийм хүндтгэлийн бус гэдээ бас байдаг байхгүй юу? Тэрэн шиг нүдний хүндтгэлийн нэр нь юу вэ? Нүдний цөх. Цөцгий. Цөцгий чинь болохоор нүдэн дотор байгаа тэр энэ бүтцнийх нь нэр байхгүй юу? Ингээд одоо хаа маанд ярихдаа таны нүд гэж ярихгүй байдаг байна шүү дээ. Хүндж ярьдаг. Аха. Мэлми. Зөв. Аха, зөв. За ямар ч хэлсэн би энийг гэхдээ нөгөө нэг ахаа нэвтрүүлгийн юунаас харсан байхгүй юу?
Аахаа гээд нэвтрүүлгээд ш хүмүүсээс ингээд очрлуулж юм асуудаг. За тэгвэл яг саяхан шиг толгойгийн хүндтгэлийн нэр толгой юунд нь хүрнэ гэж ярьдаг үлээ. Эр хүний юунд нь хүрч болохгүй гэдэг лээ. Хорч гэдэг. Хэмэр. Үгүй. Чи миний энд хүрж байгаа мó те. Нөхрийнхөө тэрэнд нь хүрж болохгүй гэж байдаг штэ. Тэргүүн. Оо зөв тэргүүн. Сандалны хүндтгсэн хэлбэр. Сандал. Аха. Одоо энэ сандал. Тий, сандал суудлын. Сандлыг яхаар хүндлэх хэрэгтэй. Төрөөх хойлоо бол ярьсандаа би чамд нэг жишээ өгөөд марчиж байгаа юм ийм хурдан. Сандлыг яхаар хүндлэх хэрэгтэй. Бас хүндтгэлийн үг байдаг байх нэ. Та юундаа борилно, заларно гэд би түрүүн чи тэгсэн чинь санджлаа гэдээсэн да машин зур. Сандал сэнти. Ахааны сэнти. Түрүү ярьжсэн байгаас тий. Тий. За дахиад одоо ганцхан заяа. Энэ ингээд нэг юм багцсан шүү. Одоо гаранд бас хүндтгэлийн үг гэдэг юм байна. Хүний гаранд тэрийг ганцхан нэрт. Мотор. Оо. Гэтэ энэ мотор гэдэг нь хүндтгэлийн хэлбэрээс юм. За бас тайлбарлах байлаа. Тэгвэл би энийг зөв нэг харин хүндэтгэл биш нэг муухайгаар нь хэлт юм болов уу? Үгүй муухай чинь сарвуу. Мутраад. Наа сарвуу тат гэдэг байхгүй юу? Сарвуугаа. Тийм. Сарвуу гэдэг чинь уг нь амтан дээр хэрэг. Тийм. Тэгээ ер нь амтан дээр хэрэглэхээр л жоохон доод болчтой шүү дээ. Энэ юунууд солонгос ч гэсэн тэгдэг шүү дээ. Тийм. За одоо надаас. Миний дараагийн туулаас асуух үг маань төөрөг. Төөрөг. Төөрөг тавилангийн үү? Төөрөг. Хөв тавилан. Үн үү? Юу амарх юм уу? Унаа чи амархан төөрөг тавилан. Би төөрөг гэдэг үг мэдэхгүйсэн баггүй. Төөрөг тавилан гэдэг шүү дээ. Хүний хөв тавилан. Мэдгүй би ерөөс мэдэхгүй. Төөрж яваа тавилангаараа учирсан одоо ингээ хоёулын шиг нэг ажилд орсон. Төөрөг тавилан. Би төөрөг гэдэг юм. Тий. За одоо сэвлэг гэж юу вэ? Сэвлэг. Аха. Сэв. Үгүй. Огт хамаагүй сэвэгтэй. Сүүний өнөр. За цааш нь хүлээлээд дуулаарай ч гэж. Ээжийг хүндэтгэж хэлдэг юм бол сэвлэг гэж. Чи сая дуунаасаа олсон уу над үгээ? Сүүний өнөр шиг. Сэвлэг даг. Би үгүй сайн. За тэгвэл санахгүй юм байна. За сэвлэг гэж үг байгаа. Юу юм тэмдэг нэр юм хүний нэр юм уу? Хүний биеинд байгаа нэг эргэтэн л гэх юм да. Хүний биед байгаа сэвлэг нэг янзаар нэрлэдэг. Өөр мөр юм болов. Сэвлэг. Цөсөн болов. Хүүхдийн үсний найрыг юу гэж нэрлэдэг? Үсийг авдаг штэ. Дайх бол. За тэр чинь бас нэг өөрөөр хэлдэг байхгүй юу? Юу үргээх ёслол гэдэг лээ. Сэвлэг үргээх ёслол. Сэвлэг дайх. Аха үсийг хэлдэг байхгүй сэвлэг гэж. Хөндөөгүй үсийг хэлдэг баг. Төрснөөсөө анх байж байгаа. Тэгээ сэвлэг гэж. Одоо би асуух уу? За дараагийн миний туулаас асуух үг юу вэ гэхээр хөөхөн цэр гэж үгс үг вэ? Хөөхөн цөрөө. Хөөхөн биш. Ямар сонио үг вэ? Хөөхөн цэр гэж ярьд юм уу? Одоо ер нь тэрэнцэр энэнцэр гэд араас нь тийм үг нэмчихэр чинь нэг юм яг тэр үгэндээ очоогүй дутуу байхаар тэгж хэлээд байдэн штэ одоо. Хөөхөн биш мөртлөө хөөхөн дараа хүрээгүй. Тэгж л тайлбарлах юм. Мэдхгүй мэн үү? За үгүй. Хөөхөн цэр гэдэг нь юу үг вэ гэхээр бактери нянг хөөхөн цэр гэдэг юм байна. Үгүй тийм үү? Юу хөөрт мөр нэрлэлтийн те? Бактери нянг хөөхөн цэр гэж нэрлэдэг байхгүй. Одоо жишээлбэл өгүүлбэрт оруулаад ярих юм бол гараа угаахгүй бол хөөхөн цэр үрждэг шүү. Мөөгөн цэрэл гэдэг үстэй. Яг хөө тэрнтэй адилхан байж болох юм те. Мөөгөн цэрэг ч гэсэндээ тэгээ нэрлэлсэн юм чинь хөөхөн цэрэг гэж бас болох юм те. Тэгээ уусаа энэ бүгдээ AI хассан болохоор тав хүн бас буруу гэвэл хадаа гэсэн коммент сект харин хоёр гэхдээ угаасаа одоо хоёулаа л монгол хэлний мэрэгчлэлтэн биш шүү дээ. Тий. Гэтэ сонирхолтой л шүү дээ. Солонгос зэрэг 17 жилчлээ. Тэгж байгаа. 17 жилсэн. Би болохоор 23 жилсэн. Тэгэхээр монгол хэллээ сайн мэдэхгүй байж магадгүй та бүхэн ойлгоод үзээрэй уучлаарай. За, яасан. За, хөөрөг хадгалдаг уутыг юу гэдэг вэ? Амар байна уу? Мэдлэгтэй хөөрөг. Тэр хөөрөгний уут савыг юу гэдэг вэ? Бастон мэдгүй. Бууж өгсөн үү? Даалин. Дайлын сонсч ирсэн. Одоо хэлэн уусаа. Харин тийм. За одоо надаас. За дараагийн туулаас асуух миний үг юу вэ гэхээр шүгэлзэх гэж үг вэ? Шүгэлзэх. Шүгэлзэх. Шүгэлзэх юм уу? Цэх юм уу? Зэ юм уу? Цэ юм уу? Зэ. Шүгэлзэх. Шүгэлзэх. Хялал цахал гэж мэднэ дээ. Хялал цахал. Шүгэлзэх. Тэгвэл эсгэрэх. Мөн үү? Мөн. Тийх бах угаасаа одоо яг тэгжил бодсон юм. Саль хүчтэй эсгэрэн дуугарах. Тэгээ шүгэлзэх. Шүгэлзэх гэдэг юм уу? За. Окей. Одоо туул ялж. Тэрлэг гэж юу вэ? Тэрлэгээ. Тэрлжийн арай нэг өөр хэл тэр хэлсэн. Байгуугүй. Тэрлэг. Тэрлэгээ. Ааха. Тэмдэг нэр юм уу? Нэр үг. Нэр үг вэ? Сарлаг. Гээг одоо тийм юм. No. Тэрлэг сар. Тэргэл сар гэдэг нь шүү дээ. Тэргэл сар гэдэг. Үгийн үнцээр нь хаагаад хэрэггүй олдохгүй. Мэдхгүй юм байна. Бууж. Тэрлэг. За юу ч тайлбарлах уу? Амархан л да. Гэтэ би нэг гоё тайлбарлаж байна. Тэрлэгээ өмсөөд гэдэг чинь тэгэхээр юу өмссөн бах вэ? Дээл юм уу? Тийм, дээл штэ. Тэрлэг гэдэг чинь дан ийм нэмгэн дээлийг хэлдэг шиг санаж байна. Дан дээл. За дараагийн миний туулаас асуух үг юу вэ гэхээр шиирэг нэх. Шиирэг нэх. Наадах чи мэднэ. Шиирэг нэх чинь шийдвэр гаргаж чадахгүй ингээд нэг жоохон яах вэ? Тэр гэсэн үг байхгүй юу? Үгүй. Буруу.
Одоо ширэг нэг зааж арай. Айж имэх. Зөв. Тийм. Яаж мэдтээ? Би ширгэнэх гэдэг үг ерөөсөө мэдээгүй шүү дээ. Ингэнэ. Ширгэнэх гэдэг нь гинт айх, цочиж, дотор арзаах. Одоо чи өөр өгүүлбэрт ороод хэлэх юм бол харанхуугаас хүн гараад ирэхэд би ширгэнээд хөл дагаад хүүтэ оргисон ч гэдэг юм. Тэгж тайлбарлаа. Би гэхдээ арай өөрөөр мэддэг юм байна. Одоо ингээд чи одоо ямар ширгэнсэн юм бэ гэж ярьдаг байхгүй юу? Одоо ингээд шийдвэр гаргаж чадахгүй. Одоо жишээлбэл би чамаас мөнгө зээлээ гээл тэгэхэд чи ингээд яах вэ надаа байхгүй шүү дээ. Амьдралынхаа 10 бичин гэж мэгэнгүүт ямар ширгэнсэн хоггүй юм бэ гэж ярьдаг гэж би ойлгосон. Гэхдээ ер нь бол айж имэхтэйгээ жоохон төстэй байхгүй юу? Ширгэнжин гэсэн үг шүү дээ тэр чинь өхөөсөө. сайн хэд таасан тооцсон шүү дээ. Юу гэж бодож байна? өөрөө утгын бороо мэдчихсэн. Харин тийм тайлбарлахын жоохон өөр л байла. За, нахиа. Нахаа мод. Нахаа навч. Яг юу нэ? Нахаа. Нахиа гэж яг юу юм? Мөчөр навч. Зөвлөдөө мод ургамал дээр хэрэглэн л дээ. Тэгэхээр яг юуг нь нахиа гэдэг. Цэцгэлж гарч ирэх. Зөв. Зөв. Ийм үг. Аа. Дараагийн миний туулаас асуух үг юу вэ гэхээр шархиран. Шархирах одоо ингээд яг ойлгохын өмнөх процесс. Шархиран гэдэг нь үү? Шархирах биш, шархиран юм уу? Тодорхой. Шархиран. Ямарваа нэг юм ингээд болохыг хэлнэ. Одоо жишээлбэл сайн өмнөх дээр нь хэлсэн шүү дээ. Нэг шар ус босч юм уу? Шархиран. За тэгвэл биеийн хамаг ус шархирах одоо нөгөө нэг яс ус өвдөх, халуурах тэр үед мэдрэгдэх мөн үү? За. Шархиран гэдэг нь одоо жишээлбэл гинэт хүчтэй өвдөх, ихэвчлэн яс, үе мүч шархирж өвдөх. Тийм шархирж өвдөн гэж ярьдаг. Өгүүлбэрт оруулах юм бол өвдөх шархираад дээ ингээл тэгдэж хөвчөөл тийм. Яг л өвдөлт мэдрэгдэж байгаа мэдрэмж төрүүлдэг. Тийм. Тэгээ бас нөгөө нэг хамар шархирах гэж ярьдаг байхгүй. Яг ингээ ойлгохын өмнө нэг ингээл нулимс гарахын өмнө нэг энүүгээр нэг ингээд нэг юм эргэнэл ирдэг ш. Тэрийг бас шархирах гэдэг байхгүй. Хамар шархирах. За, хүн хонхорхой гэж юу вэ? Хонхорхой. Хүний биед байгаа шүү. Нөгөө яг энд дэдэг гэсэн. Үгүй толгой хавьд байгаа. Энэ чи өмхөлцөг гэдэг шүү. Өмхөлцөг. Энэ хэсэг. Энэ. Энэ солонгос инжүн гэдэг шүү. Инжүн бас хүнтэй холбоотой бас инжүн. Хүний гол гэдэг байхгүй юу? Инжүн. Тэгээ чи энэний тухай мэдхүү. Энийг ягаад хүнтэй холбоод байгааг мэдхүү. Ийм юмгүй байхад хүн биш гэдэг гинэ чөтгөр шулам. Ийм юмгүй гэдэг гэсэн тийм. Би яг сонсч ирсэн нэр. Солонгос яриад чи Монгол яриад л. Монголч байдаг. Солонгос Монгол ер нь тиймэрхүү яриа төстэй байдаг шүү дээ. Нэр энэ нөө хүн хонхорхон байхгүй болохоор муу хүн чөтгөр шулам. Чөтгөр гэж яриад. Тийм. Монголд ч гэсэн тэгдэг. Солонгосууд ч адилхан. Энийг ягаад хүн орхон хүний хэлбэртэй хон гэдэг юм бэ? Мэдгүй. Нэг шулмыг харсан чинь байгаагүй бэлгүй ч гэж. Хамгийн түрүүнд чамд байна уу гэдэг. Харж явах хэрэгтэй газар юм шиг шүү дээ. За дараагийн минийх уу. Нэвчүүхэн гэж юу гэсэн үг вэ? За над чи үгнийх нь үнсээр бодох юм бол ийм чихтэй нэвчүүхэн газар гэх юм болов. Чихлэг газар мөн үү? Чихлэг газар. Үгийн үнсээр нь л олол яа шүү. Нэвчүүхэн гэдэг нь ус шингэн зүйлээр нэвт норсон чийг даасан. Өгүүлбэрт оруулах юм бол гутал нэвчүүхэн орчихсон хөл daарлаа. Тийм. Чи бас сайн мэддэг юм шүү. Тэгээ аргагүй чи чинь 10-аад төгсөөд ирлээ. Тийм. Тэгээ би чинь монгол хэлний хичээлд амар дуртай байсан. Тэгээд би сая яг энийг хэлэх гээд эхлээд хэлчихсэн аа. За одоо чадахгүй бодлоо шиг өөрийгөө нэг чадаад ирсэн чи хэлж байгаа юм дээ. Яг жоохон хадлаа. Гэтэ би нөгөө монгол хэл уран зохиолын хичээлд амар дуртай байсан байхгүй багасаа. Тийм. Би монгол хэл хичээлд амар дуртай. За гүйхэн гэж юу гэсэн үг вэ? Энийг мэдчихвэ. Гүнзгий. Биш, гүнзгий биш, тэрний эсрэг. Эсрэг гүйхэн ус гэдэг чинь намхан юм. Намхан ус гэж ярихаар. Тийм. Ер нь гүйхэн ус гэж ярьдаг байхгүй. Гэхдээ намхан учраас гүйхэн ус гэж нэрлэж байгаа. Живэд өвчхээргүй усыг л гүйхэн ус гэх бах тийм. Би бас таагаагүй юу? Таацсан шүү. Таацсан. Гэхдээ хоёлаа энийгээ тоолсонгүй шүү. Ерөнхийдөө чи төстэй дөө юм шүү. Чи хоочих юм. За. Би хоол ахуулж дахиад хоол ахуулж идээд. За дараагийн миний туулаас асуух үг юу вэ гэхлээр төөрөвсөх гэж юу гэсэн үг вэ? Төөрөвсөх. Та бүхэн мэдэж байна уу? Төөрөвсөх. Зүгээр шууд санаанд орж байгаа юм лээ. Би нэг мэдэхгүй байна. Гэр бүлээсээ хоолдоод ингээд тхийг төөрөвсөх гэдэг юм лээ. Үгүй. Дөхөөгүй юу? Дөхөөгүй. Шаал өөр утгатай юм уу? Ер нь бол жоохон төөрөх гэдэг үг байгаа л ах л та тий. Угаасаа төөрөх гэдэг үг нь мэдэхгүй мэн үү? Буужчихсан уу? За төөрөвсөх гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр яахаа мэдэхгүй бодилж сандарч мөнгөнөх байдал. Одоо чи жишээлбэл өгүүлбэрт ороод ирэх юм бол элдв хүн нэг дор асуухаар бүр төөрөвсөд төөрөгдөлд орох гэж ярьдэн штэ тий. Энэ амар сонирхолтой. Амтан ургамлаас гарч байгаа ургамлаас биш. Амтнаас гарч байгаа дуу авиануудыг бас манай монголчууд нэг өөрөөр нэрлээ, солонгосууд нэг өөрөөр нэрлэдэг штэ тий. Тэгэхээр чамд аль нь байх нь вэ? За энэ солонгосууд юу гэж хэлэх нь бол мэдэхгүй юм уу? За буугнаас гарч байгаа авиаг юу гэж нэрлэдэг вэ? Бууг яах гэдэг вэ? Бууга? Бууг манайхан бууг яах гэж нэрлэдэг вэ? Буугнаас гарч байгаа авиаг яах? Тий. Ийм үг байгаа хөөе. Чи бас л мэдчихэж байгаа. Үхрээс гарч байгаа авиаг ч өмбүүлнэ гэж ярьж байгаа юм чи буглуулна. Буугийн яахыг сонсоод гэд нэг шүлэг өгдөө штэ. Буугийн
Яахыг сонсох гэдэг лээ. Аргалын утаабар гэсэн малчны гэр төрсөн би. Наа чи тэр хэл рүү явах нь уу? Явахгүй байхаа. Мэдхгүй байна. Буг урамдах. Сонссон байгаа зү тийм. Би станхад хэлсэн. Чи сонсч байсан юм уу? Тийм. Буг урамдах гэж анх удаа сонсч. Урамдах. Урамдах. Буг урамдах. За тэгвэл мориноос гарч байгаа Янцгаал. Оо зөв. Өхөр. Мөр. Ааха. Хань ямаа. Майлах. За. Зөв. За дараагийн миний асуулт юу вэ гэхээр хөлчүүрхэх гэж юу гэсэн үг вэ? Хөлчүүр. Согтуу хөлчүү гэж ярьдаг штэ. Агсантай байх. Ер нь төстэй байна. Бараг л согтуу хөлчүү хүмүүс битгий гэр орноор орж гаргаад байгаарай. Сайн мэдтээ. Би хөлчүүрхэх гэдэг үг яагаад сонсвол мэдтээ. Тийм, хөлчүүрхэх. Чи сайн айгуу сайн мэдтээ. Энэ тайлбар нь юу вэ гэхээр жаахан халамцуу болж өөртөө ихтэй хөгжилтөө аашилж эхлэхийг хөлчүүрхэх гэдэг. Тийм. Ер нь бол согтцсон л гэсэн үг. Жишээ аваад өгүүлбэр жишээ аваад ярих юм бол 2 шил пи уугаад хөлчүүрхээ дуулаад ихсэн шүү гэж ярьдаг. Тийм, согтуу. Тэр нэг гоё халаал нэг гоё те барцганаал нэг гоё л тийм шүү дээ. За, миний өгнөд дууссан. Чамд хэд үлцээ? Би дууссан ингэ. За, тэгвэл ингэж болчлоо юм. За, ер нь ямар хөө байсан? Амархан байсан. Сонирхолтой байна. Хилэнгуут мэдхгүй байж байгаа. Дандаа сонсч ирсэн өгнөд ч юм байгаа даа. Хэлсний дараа тийштэй сонсч ирсэн өгнөд гээд санаж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг ашигладгүй болохоор мартчихдаг юм биш үү гэж байна. Тэр ашигладаг өгнүүдээс юм бол гээд байн санаж байгаа шүү дээ. Харин тийм. Миний энэ саяны өгнөд болохоор өстой барыг мэдхгүй өгнөд нь монголчууд Оо, ёстой бүр ашигладаггүй. Би зүгээр үгийн үнцээр нь хөөгөөд яг хөлчөөрхөх энэ гэдгийг бол мэднэ. Хөөхөн цэрийг бол ёстой төсөлсөнгөө. Ням бактерийг хөөхөн цэр гэж хэлдэг гэж ёстой төсөлсөнгөө. Чи ч гэсэн анх өөрөө уншиж энэ чи өрснө ямар сони ингэж. Тийм. Миний мэдхгүй өгнөд бол зөндөө байлаа. За тэгээ өнөөдөр туулах дээр ажлынхаа амралтын цагаар би биенийхээ монгол хэлийг шалгаж үзлээ. Тэгээд золбоонд очигдлоо. Өнөөдөр туулах хоол авч өгнө. Тэгээ манай White Dream шүдний имлэгээр та бүхэн үйлчлүүлээрэй. Тэгээ залгаад ямар асуудалтай байгаа бүх асуудлуудаа уцаар урьдчилан залгаад асуугаад мэдээд хурж ирж онцлогоо аваад имжлүүлэх боломжтой шүү. Тэгээ манай имлэгийн давуу тал нь бас төлбөрөө хувааж төлөх боломжтой. Тэгээд хүмүүсийн нөгөө нэг ингээ уцтаж асууж байгаа юм нь хурж ирээд онцлогоо аваад тэгээ бүгднгийнхэн төлбөрийг ингээ бөөнд нь авах гэдэг гэж ойлгох юм шиг байна. Хурж ирж онцлогоо хийлгчээд тэгээд зайлшгүй хийлгэх хамгийн аралтай өвдөд байгаа юмнуудаа хийлгээд явж болно шүү. Заавал бүгдийг нэмжил гэж манайх шахдаггүй байгаа шүү. Тэгэхээр хурж ирээд эхлээ сонсчоод тэгээ багаар нэг нэгээр нь хийлгээд явж болдог шүү гэж хэлмээр санагдаад байна. Тэгээ өнөөдөр ямар ч таашаа туулбартай би биенийхээ монгол хэлийг шалгалаа. Тэгээд яг Монголоос үзэж байгаа монголчууд маань бас жоохон үе ийм амархан өгнүүд мэдхгүй байхдаа яадаг ингэж шүүмжилж магадгүй. Гэхдээ яалтчгүй нөгөө золбоонд солонгост ирээд бүр багасаа ирээд 23 жил амьдсан туулахаар 17 жил амьдсан. Тэгээд маа туулчин бас нөгөө монгол хэлээ бас нэг ашиглаад авахгүй. Гэртээ байнга солонгосоор ярьждаг болохоор тий. Би тэгтээ ингэж боддоо шүү дээ. Одоо гадаадд байхаараа монголоо алдсан гэж хүмүүс бодоод байдсан шүү дээ тий. Харин ч гадаадд байх тусмаа илүү их монголоо сэтгэлтэй болдог тийм. Би одоо бүр монгол хэллийг айгүй хүмүүс сайн мэддэг болоосай. Тэгээд нөгөө монгол гэрийнхаа ядаж бүх тоон, унь, туурга гэл ингээл тийм өгнүүдийг бас ингээ нөгөө нэрлээд мэддэг байчвал айгүй зүгээр. Гэтэ хүүхдүүдэд мэдгүй хүүхдүүд айгүй их идэм бил. Тэг чи бас нөгөө фэйсбүүк дээр болж байгаа постлууд шаарад хахаар нөгөө алдаатай бичсэн юм айгүй их засаад шүүмжлэдэг. Аха. Тэгсэн чинь одоо би засахаар минийх буруу болдог бас өгнүүд гарсан байлээ. Бас хажуугаар нь дахиад сурах хэрэгтэй юм шиг үлээ. Өөрчлөгдсөн тийм. Тэгээ нөгөө Google-с зарим өгнүүдээ би шалгадаг шүү дээ. Энэ зөв гэхээр зөв буруу гэдээ хэлээд өчтдөг шүү дээ. Тэгээд шалгаж бичдэг болсон сүүлийн үед. Тэгээ золбоогийнх нь бас нэг баримтлаг зарчим юу вэ гэхээр нөгөө би угаасаа монгол ютубер шүү дээ. Тэгэхээр би айлах нөгөө гадны үг одоо англи үг ч юм уу солонгос үг айлах ашиглахгүй байх гэж хэлдэг байхгүй. Би одоо ингээд сүүлийн үеийн залуучуудаа ингээд бичлэгийг нь үзэнгууд баг ойлгохгүй байхгүй. Маш их англи үг хэлдэг те. Баг өгүүлбэрийнхаа талын англи хэлээр ярьчих байгаа байхгүй. Тэгэхээр би бас нэг талаараа англи хэл сурахгүй бол нэрээ баг хоцрогдох юм байна да. Ингээд сүүлийн үеийн залуучдын баг яриаг нь ч ойлгож чадхаа болох үү гэсэн нэг айц төрсөн. Энэ бас үеэрээ байх шиг байна. Манай ээж аавын үеийнхэн чинь нэг юм орос хэл айгүйх ашиглаж ярьдаг байсан шүү дээ. Нормалны юм дээр тэглээч гэдэг юм уу. Тэгэл тэнэг дурака мурака гэл те. Хөөе нөхөр таваариш аха энэ тэргээл хүүхдэд дуудахтай хөөе таваариш хүрээ дэрмэр гэл. Тэгэхээр чи яг нөгөө нэг өөртөө одоо бас ээж аав нар маань хүүхдүүдээ англи хэлээр яриад ийн гэж хүмжлээд байгаа нь эднес чинь өөртөө бас орос хэлээ та нар хэрэгэлдэг байсан шүү гэдгээ санаад үеэрээ явж байгаа шүү. Энийг нь шүүмжлэхгүйгээр хажуугаар нь монгол хэлээ бас зүгээр давхар заагаад өгч байгаарэ. Томчууд нь заахгүй бол хүүхдүүд чи яаж мэдх юм бэ те. Тэгэхээр шүүмжлэхгүйгээр заагаад яваарай л гэж хэлмээр байна. Гэхдээ бид нар бас залуу үеэ ингэж тэгэж аягүй шүүмжлэлтэй. Тэгэхээр тэрэнд ороо зүгээр л бид нар өөртөө бас аягүй тийм хүлээн зөвшөөрөх өөрчлөлт бид нар өөртөө өөрчлөгдөн гэсэн тийм сэтгэл хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ одоо яг нэг өөрсдийнхөө үеэр л байх гадаад өөрсдийнхөө миний үед тэгдэг байсан те. Миний үед тэгдэг байсан чи яагаад ингэж байгаа юм гэл нэг залуу үеэр гадаа хургууч чилээ. Тийм хүмүүс солонгос ч нэг гундэ гэдэг байхгүй.
тийм гундээ болохгүй тулд ер нь бид нар бас айгүй их ойлгох, тэр хүмүүсийг хүлээн зөвшөөрөх, байгаагаар нь хүлээж авах тийм сэтгэл гэдэг айгүй хэрэгтэй. За тэгээ өнөөдрийн подкаст дээр имжлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл золбоо TV-д дараагийн хавцлаар уулзлаа. Түр. Bye.